За. Сайн уу? Ирж яваад сонсоод байгаа. Мэдээд байгаа юм. Тэгээ цагтаагийн хамгаалт дээр машин авчихсан гэдэг бодож. Та хургуулж байгаа хэрэгсэн баг. За. Баяр хүргэе. За баярлалаа. Тараа юм бэ? За. Хамаагүй хөгжний бас нэг ажилтаа. Зүгээр наа. За. Ой, маш их талархаж байна. Эрүүлгийг хүсье. 10 жилийн 2000 хамтлагийн Шампанс биш гэж бодож байгаа то. Эдгээр бол өөр юм хэлгээд. одоо нутгийн өдөртгийн ордонд Эрдэнэтийн анхны дарга Цэвэн агсын ирэмжит танхимд за Эрдэнэтийн ганц төслийн За, төгсөлтийн андуудаа баярлалаа. За, зоргоноос орчноос төгсөлтөөр нэг авахгүй. Төгсөлтөөр нэг авахгүй. За. Гой баяр дээр найснаас чамд бэлэг өгч. Дэг фармынхаа бэлгийг өгөх, энд бас гой шингэн өгөх, бэлэг хамгаална. Одоо нэг өвдсөн хөл бэлгч аягүй сайн юм байх шиг. Өдөр эндээ хонох юм уу? Хонно. Өнөөдөр маргааш хонно. Тэгээд Баярчтай амжилттай ороод ирсэн. Үзэгчтэй бас баяр хүргэж байна. баярлалаа. Тэсэж жоохон наалуу хичээд түгээс яриа. За. Багтчихтэй муундаг байна. Хүрээд ирлээ шүү дээ. Бас аль нь гарлаа тийм ээ. Сүнэн Хаалхан дээр тусч авъя гэсэн чадсангүй шүү. Зүгээр шүү. Яг гоо эрдэнэтээр овгддаг эрдэнэт ажиллаж амьдарчсэн эрдэнэтийг сурж бодолцсон бүх хүмүүс маань одоо миний энэ үйлдэлтэй энэ одоо төсөл талархаж байгаа бол тэгээд миний одоо үр дүн болж байгаа. За манай баг хамт олон бол их гоё юм байна. Түгшээл хэлээ. За. баяр хүргэе. ганц төслийн багийн хамтлагийг за Эрдэнэтийн ганц төслийн одоо багийн хамтлагийг Огтон авч тэгээд Эрдэнэтийн мэрэгэн багш нар ангийн багш нар төрөлцөн ирсэн. За манай мөнх хоёрын за 8 дугаар 10 жилийн 2000 заавалгаач маань бас гэрүүлийн хамтаар Огтон авч байна. Мөнхөө жүжигчин найруулагч тайзлэгчийн чөлөөт уран бүтээлч Эрдэнэтийн ганц төслийн санаачлагч Орхон аймгийн 8 дугаар 10 жилийн сургуулийн 2001 оны төгсөгч Монгол Улсын соёлын дэргэд ажилтны шалгуугийн мөнх хоёрынхаа сэтгэлийн үгийг сонсъё. Сарацано эрхэмсэг эрдэнэчүүдээ зөвхөнөөдөө эрдэнэчүүд та бүхэнтэйгээ энэ гайхалтай өдөр өнөөдөр чинь дашнымтай өдөртэй. Дашнымтай өдөр юм байлээ. Би яг хоо энийг бүр 2025 онд яг хоо 6 сарын 5, 6 сарын 17-нд орчино гэж зүгээр л календар дээр тэмдэглэсэн байдаг. Тэгсэн чинь ингээд юм бас утга учиртай өдөр байсан байна. Тэгээд эрдэнэчүүд маань та нартай 50 жилийн байрын мэндийг дэвшүүлье. Та нараа үргэлж бахархаж энэ хотыг бүтээн байгуулсан эдгээртэй эзэд ахмадууд өнөөдөр ажиллаж амьдарч энэ хотоо улам сайхан болгож байгаа та нартай чадан ядан бэлэг барьлаа. Тэгээд яг уран бүтээлч хүний хувьд энэ зүгээр нэг үгээр зогсохгүй бас миний 5 нэвтрүүлэг 30 минутын 5 нэвтрүүлэг гэсэн маань 6 нэвтрүүлэг болсон. Метраж нь цаг гарan болсон нэг нэвтрүүлгэнтэй. Тэгээд ийм одоо Улаанбаатараас Эрдэнэт хүрэх энэ зайгаа бас мөнгөжүүлж Эрдэнэтээ сурчилсан ийм контент одоо бэлтлээ. Ингээд наадтай хамт манай Эрдэнэт кампын төслийн хамт олон 12 залуу ингээд хамт хурж ирсэн юм шүү. Яг хит олон зайд бол хоол зүйч, дасгалжуулагч, барайч, массажист гэдэртэй бүх өстой байлаа.
Миний хувьд бол дандаа уран бүтээлчтэй хамт уран бүтээлээ хийж энэ төрлөх Эрдэнэ хотынхон амрын талбай дээр ирж одоо өнөөдөр маань үйл ажиллагаа маань өндөрлөө. Гүйлт маань зогссон. За тэгээд 15 цагаас болохоор манай мэргэжлийн фото зурагч Намдаг гэж залуу байгаа. Намдаг залуугийн маань фото зургийн үзэсгэлэн гарна. Тэгээд энийг бас та бүгд маань сонирхоорой. Эрдэнэ хоттой бэлэг өрөөл бэлэг барьсан шиг барья гэж бодсон. Энэ нь бол зөвхөн одоо Эрдэнэ хотын төрж өссөн гэхээсээ илүү монголчууд гэсэн энэ Эрдэнэ хот их хайртай өгөөж ишгийн Монголын ард түмэн бас хүртсэн ийм гайхалтай хот. Гайхалтай бүтээн байгуулалт 100-ны бүтээн байгуулалт учраас Монгол түмэнд гэсэн бас манай Эрдэнэт бас хүндэт үзүүлж байгаа хаа гэж бодож байна. Огтж авсан бүх хүмүүстээ нутгийн удирдлагуудаа та нартай чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Аз жаргал эрүүлэг та нарын маань анхах хэшиг бүрт наад хэмрээр дүүрэн байх болтугай. Баярлалаа. За энхүү ингээд бүгдээ хамтдаа бидний 90 дууны бахархал Эрдэнэт гэж нэрлэдэг нь бидний бахархал Эрдэнэт хот маань Эрдэнэт үйлдвэр маань энэ хот үйлдвэрийг барьж байгуулсан. Өнөөдөр манай Ахай аймгийнхан бид бүгд олуулаа мөнх хоёрыгаа амрынхаа талбай дээр өгтөж авч байна. Амрын талбай маань дөнгөж сайн шинжлэгдээд одоо баг анхны арга хэмжээнд болж байгаа шиг байна. Тэгээд энэ одоо энэ жил манай Эрдэнэт хотын 90 дууны бахархал Эрдэнэт хотын маань 50 жилийн болно. 50 жилийн ойд зориулж төрсөн нутагта найз нөхдөд ижи явда ахан дүүстэй нийт эрдэнэтчүүдээ ийм сайхан бэлэг барьсан мөнх хоёртаа одоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээ манай биендэмэр спортын газар манай аймгийн сэтгдрийн тамирын газрынхаа за ингээд 5 сард болсон марафоны одоо гарааны медалийг намайг гардуулж өгнө гэж бас хэлсэн юм аа. Энэ марафонд маань бол 42 км. Эрдэнэтийн өнөөхөө жүжигчин найруулагч тайлбарчилд уран бүтээлч Эрдэнэтийн галтын санаачлагч Роки хайрмалыг өгсөн Монгол улсын сэдвэрийн ажилтан Шанхайгийн бүгдээр улсын эсрэг ааматаас тэрэг зарим 400 км-ийн хандлагатай тоолог ирсэн. Ингээд бүгдээрээ өгтөн авч байгаа Эрдэнэтийн өдөртгөөд танилцаад Архаймгийн эргэн улсын дарга Монгот Архаймгийн дэстер бүгд Эрдэнэт хотын захирагч Зоригт хоёр Архаймгийн хамтаас гадаад дотоодын төсвийн өдөртөгч Аюун Эрдэн за босод татны хүмүүс хурцсан ирсэн байна. Ингээд баяр хүргэж өгөх нөхөмийн Архаймгийн эргэн улсын дарга Монгот танд комишчтэй. За Монгол эр хүний төсвөр тэмцээнийг гаргаж Монгол аавын бахархал болсон нэг хоёрыг гаргаж хүүхдийн төлөвийг үүж байгаа гэж хэлсэн. Тэр үг сайхан хаалцсан. Их олон За баярлалаа. За хамгийн тэгсэн юм. Нөө амжилттай юм байна. Цаашаа зай гаргаад өгөрөө. Баяр хүргэе сайн байна. За баярлалаа. Өдөртгөөд гэрүүд төрөлсөд ахан дүүс 2001 оны ангийн хамт олон ангийн багш гэсэн их үнэтэй хүмүүсд урьдчилан авч байна. Малгайтай нүдний шилтэй. Энэнгээр орох юм шүү. Харин тий. 2001 оны төгсөгч Монгол улсын сэдвэрийн ажилтны Шанхайгийн мөнх хоёр
Эрдэнэтийн 50 жилийн ад зургийн улсын Улаанбаатараас Эрдэнэтийг зорин 400 км-ийг амжилттай туулан бараанд очтод бэлэн болсон байна. Эрдэнэтийн өргөнхөө жүжигчин найруулагч тайлбарцын чөлөөт уран бүтээлч Эрдэнэтийн ганц улсын санаачлагч Орхон аймгийн 8 дугаар амжилтын 2001 онд төгсөгч Монгол улсын соёлын нэрээр ажилтсан хүн хоёртан Адун баярыг хүргье. Газар угаасан ус цэвэрхэн цэнцгэрхэн цаанаалаа бич гэсэн ялгаагүй чич гэсэн энэ тоглож өссөн энэ бол бидний хайртай хот унсан газар угаасан ус цэвэрхэн цэнцгэрхэн цаанаалаа цэвэрхэн цэнцгэрхэн цаанаалаа ялгаагүй чич гэсэн энэ тоглож өссөн энэ бол бидний хайртай хот унсан газар угаасан ус цэвэрхэн цэмцгэрхэн цаанаалаа ялгаагүй чич гэсэн энэ тоглож Одоо холбооны уулзаар өнгөрөөд үйлсгээд илүү ард явж байгаа шүү. За одоо энэ дөрөв гэж хэлээ. Таад маань ийш ингэж нэг хилээд байгаа гэсэн. Эрхмэдэд эрдэнчүүд Эрдэнэтийн оногонхөө жүжигчин найруулагч тайлбарцын чөлөөт уран бүтээлч Эрдэнэтийн ганц улсын санаачлагч Орхон аймгийн 8 дугаар 10 жилийн сургуулийн 2001 оны төгсөгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Шархүүгийн мөнх баяр нь Эрдэнэтийн 50 жилийн ад зориулан улсын нийслэл Улаанбаатар хотоос хотыг зарин 400 км-ийг амжилттай туулан бараанд ороход бэлэн болсон байна. За хамаагүй стор ороод байгаа.